Сайн байна уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн хичээлээр та бүхэндээ Windows үйлдвэрлэлийн системийн марк үзүүлэлтийг тодорхойлох. За тэгээд системийн үзүүлэлтүүдийг хэрхэн яаж тодорхойлох вэ гэдэг хичээлийг орё. За ингээд Windows үйлдвэрлэлийн системийн марк үзүүлэлтийг тодорхойлохын тулд гарн дээрээс цонх тэгээд мөн R гэсэн төвчнүүдийн хослыг дарснаар run гэдэг цонх гарч ирнэ. За мөн эсвэл энэ search хэсэгт run гэж бичээд гаргаад ирж болно. За тэгээд энэ дээр гараад ирсэн багт нь dxdiag гэж бичээд үгүй дарна. За ингэснээр бол Windows үйлдвэрлэлийн системийн үзүүлэлтүүдийг харуулдаг цонх гарч ирнэ. За үзүүлэлтүүдийг харуулдаг цонхон дээр бол систем information буюу системийн мэдээллүүд гэх хамгийн ихний систем гэсэн тав дотор ийм зүйл байдаг. За энэ дээр бол current data буюу өнөөдрийн он сар хугацаа 2017 оны 10 дугаар сарын 30. За компьютер name буюу компьютерийн нэр. За тэгээд operating system буюу үйлдвэрлэлийн системийн загвар. За Windows 7 Ultimate 64 bit. За 6-гийн 1 version. За language. За буюу хэл монгол хэлтэй байна. За system manufacturer гэдэг юу? Системийн үйлдвэрлэгч нь бол Dell-Inc корпорац. За систем модель нь бол системийн загвар нь бол Vostro 3559. За BIOS буюу Input систем буюу компьютер ачаалахад хэлж асдаг системийн төрөл нь энэ дээр байна. За version 1.1.5.0.0 гэсэн. За процессор буюу CPU-ний загвар нь энэ дээр харагдаж байна. За Core i5 6200 CPU 230 GHz-тэй 4-р CPU байна. За memory буюу шуурхай санах байна. 4 GB буюу 4096 MB ийм RAM-тай байна. За тэгээд DirectX version бол DirectX 11 гэсэн ийм версэнтэй байна. За ингээд энэ бол системийн мэдээлэл. За дараагийн тав руу оръё, дисплей гэсэн. За энэ дээр бол дэлгэцийн төхөөрөмжийн мэдээлэл нь байгаа. За нэр бол мэдээ. Энэ бол name болон пэйж нэр. За тэгээд Intel HD Graphics 520 гэдэг нэртэй ийм дэлгэцийн чипсеттэй байна. За manufacturer буюу үйлдвэрлэгч нь Intel Corporation. За chip type нь Intel Air. За тэгээд дэлгэцийн төхөөрөмжүүд бол өөртөө бас шуурхай санах байтай байдаг. За тэгээд тэр шуурхай санах бай нь бол 3875 МБ байдаг. За энэ санах бай их байснаар бол дэлгэцийн гаралтын нягтрал. За тэгээд чанар энэ бол сайн байдаг. За тэгээд 1366 Hz 768 68 пикселтэй байна. За 32 битийн өнгөний сонголттой. За 60 Гц-ээр харуулдаг. За 60 Гц гэдэг маань бол дэлгэцэнд гарч байгаа дүрсийг дахин ачааллах тэр хугацааг бол зааж өгдөг. За одоогоор бол сүүлийн үед бол маань дэлгэцүүд маань бол 100 Гц хүртэл гаргадаг юм чадвартай болсон байгаа. За саундын төхөөрөмж буюу дууны төхөөрөмж нь бол speakers, headphone, Realtek audio гэдэг юм нэртэй байна. За тэгээд энэ дээр бол энэ үнц мэдээлэлүүд энэ дээр харагдаж байна. За оролтын төхөөрөмжүүдэд бол mouse, keyboard хоёр залгагдсан байна. За иймэрхүү байдлаар бол энэ компьютерийн марк үзүүлэлтийг тодорхойлох боломжтой. За тэгээд энгийн хэрэглэгчдүүд бол өөрсдийнхөө хэрэглээний тохиолдолд тохируулаад хүчин чадал үзүүлэлтүүдийг нь бол тодорхойлоод худалдаа авах юм боломжтой байдаг. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай.